хоолны тэмцээн эхлэхэд баг тамирчид бэлэн жагслаа. Мэдүүлэг өгсөн Баянгас сумын төгсөгч Дуламсүрэн. Хойд 11 сумдын төгсөгч 1989-1991 оны төгсөгчдийн Голготын нөхөрсөг 3 тэмцээнд хүрэлцэн ирсэн баг тамирчид болон хөгжийн дэмжигч бүх хүмүүс энэ өдрийн амар амгалан байцгаая. Тэгээд Голготын нөхөрсөг 3 тэмцээний нээсний мэдээлэл тэгээд энэ тэмцээнд хүрэлцэн ирсэн бүх тамирчид хөгжийн дэмжигч та бүхэндээ цаашдын ажил хөдөлмөр амьдрал энэ програмын хамгийн сайн бүхнийг хүсэн өрөө та нартай баярлалаа. Тамирчидаа амжилт хүсье. Өнөөдөр 2024 оны 1 сарын 20-нд энэ тэмцээн 2 дахь тэмцээн зохиогдсон. Дараагийн тэмцээнийг Битгий аймгийн Баянгас сумын 91 оны төгсөгчд хийхээр хүлээж аваад бүтэн 1 жил болжээ. За ингээд манайхан А, Б гэсэн 2 анги байна. 30-аад хүн цугласан. Өнөөдөр Битгий аймгийн Хойд ба Баруун хойд сумдын нөхөрсөг 3 тэмцээн эхлээд үйл ажиллагаа эхэлсэн тоглолтууд явагдаж байна. Энд нийт хүрэлцэн ирсэн төгсөгчдөө нийт сумдуудынхаа тамирчдад спортын амжилтыг хүсье. Ингээд тэмцээн маань сайхан эхэлж, сайхан өндөрлөх байхаа итгэлтэй байна. За өнөөдөр ингээд энэ сайхан тэмцээний зохион байгуулж байгаа. Ангийнхаа болон төгсөгчдөө маш их баярлалаа. Манайхан бол өстой маш итгэвтэй. Жилийн хугацаанд бараг л нэрээ сүүлийн хэдэн сар айгүй сайн бэлтгэл хийлээ. Ирээд оролцохгүй ч гэхнээ байнга дэмжээл найзуудтайгаа хараад байсаал байж гэн. Ингээд өнөөдөр одоо тэгээд өстой үр дүн өнөөдөр гарах байхаа л гэж бодож байна. Найзуудаа бүгдөөрэнд нь амжилт хүсье. Та нар мундаг байсан шүү. За тэгээд бас сумдын төлөөлөл төгсөгчд болоод маш мундаг байгаа. Бид нар заавалчгүй хожигдохдоо биш. Өнөөдөр нэг өдрийг бас спортоор хичээллэж, эрүүл мэндээ бас дэмжчихэд спиртлэг биш, спортлог 52 насныхандаа насчуудаа бас их баярлж байгаа шүү гэдгийг бас хэлье. Баярын доор баярлалаа. Баярлалаа маш их баярлалаа. Арайсгээ гэрэлцээ гоё таарч ирсэн байна. Өстө сэтгэл гаргав. Би болохоор Битгий аймгийн Борнуур сумаас оролцож байгаа. Борнуур ноёдын зохион байгуулаад маань амжилттай хүмүүст болсон. Энэ жил Батрын сангийн аж ахуй
Атар дээр хоёр бол Атар одоогор Баян ангаас сум зохион байгуулж байгаа. Маш сайхан зохион байгуулж байна. Баян ангийнхандаа баярлалаа. Сайн байцгаана уу? Өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа нийт багийн тамирчдаа амжилт хүсье. 1991 он 89 болон 91 оны төгсөгчдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын тэмцээнийг анхлан манай Төв аймгийн Цэс сумын баг санаачлан зохион байгуулж эхэлсэн. Үүнээс хойш одоо 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Ингээд энэ жил бол Төв аймгийн Атар сумын найз нөхдөд маань зохион байгуулж байна. Нийт зохион байгуулж байгаа багийнхан болон оролцож байгаа нийт багийн тамирчидаа өнөөдрийнх нь тэмцээнд нь амжилт хүсье. Тэмцээн бол зохион байгуулалт сайтай маш сайхан өргөн дэлгэр болж өнгөрч байна. Энэ манай нөгөө Төв аймгийн 1988 89 оны төгсөлтийн тэмцээн жил болгон уламжлал болон зохион байгуулалт явуулдаг. За энэ жил 3 дахь удаагаа явагдаж байна. За энэ дээр болохоор манай Төв аймгийн хойд үсээ баг 10 сум оролцож ирсэн жил бүхэн явагдаж байгаа. За тэгээд тэмцээнүүд дээрээс яг 10 сум 10-аа орсон. Жил болго их сайхан тийм өрсөлдөөнтэй сайхан мундаг сайхан болд юм аа. Юу яаж вэ? Одоо ингээд энэ жил болохоор зэрэг манай энэ Заамар сум биш юу Атрын сангаач хөөж хуучин байсан. Баян ханга тэр одоо зохион байгуулж байгаа. За тэгээд жил болго сум өөр сум зохион байгуулалт явуулдаг. За манайх өөрөө яаж Төв аймгийн 60-д сангаач хөөж одоо хамгийн ууган сангаач хөө байдгийг. За тэгээд энэ азиутайгаа одоо 3 жил ингээ сайхан одоо нэг өдөр ингээ сайхан хөгжилдөөд ингээ сайхан явдаг ийм уламжлал тогтоод бас мэдээ одоо сайхан 3 жил болоо явж байна. Төв аймгийн 60-д сумын хүн байна би өөрөө волейбол мастер Баатаргүй гэж юм байна. Одоо өдөр сайхан насандаа бид чинь нөхрөлөөд олон бидэд хэрүүл нэг хөдөлгөөнд дутагдж байгаа энэ үед бол сумаараа нийж одоо ингээд нэг өдрийг маш сайхан хөгжлөө турсамжтай сайхан өнгөрөөж баярлж байна. Энэ оролцож байгаа 10 сумынхандаа бас баярлалаа. Маш хэдэгтэй оролцож байна. Жил болгон маш хэдэгтэй. Дараагийн жилүүдээ бас олон хэдэгтэй оролцоор найз нэг өдрийг сайхан турсамжтай сайхан өнгөрөөгөө гэж байна. Баярлалаа та. За Төв аймгийн Борнуур сумын 89-91-ийн төгсөгчд. Одоо 3 жил хөгжөөнд тэмцэж хийж байна. Тасралтгүй 3 жил. Энэ арга хэмжээ маань ер нь сайхан арга хэмжээ. Энэ жил ч гэсэн одоо найзууд маань их өргөн дэлгэрээр цуглаж тэмцээнд оролцож байна. Тэгээд бүгдээрэнд нь азот амжилт өрөөдөө. За ингээд өнөөдрийн тэмцээн маш үр бүтээлтэй ингээд ач холбогдолтой тэмцээн 89-91 оны би манай хамт олон Төв аймгийн хойд үсгийн тэмцээн болж байна. Манайхны ингээд бүгдөө ирүүхээр ирж оролцож байгаа та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Энэ өдрийн халуун баярыг хүргье. Хамт олон та бүхэн бүгдөө нь Гэтэ аюу гоё ингээ яг хийсэн чинь ийм гоё орнож бодог байхгүй хамгийн анх хийгээд зүгээр л тоглоод өнгөрчихсэн. Тэгсэн чинь тоглоод ингээ хийсэн чинь хүмүүс ч гэсэн аюу бүлэжтэй байсан. Аюу гоё болоод байна. Тэгээд жилээс жил тэгээд жилээс жил улам гоё хөгжөөл, улам гоё болоод одоо гэрэн шинэ жил гэсэн. Одоо шинэ жил гэсэн үг. Жилд нэг удаа ингээд орой тэр юу чинь нөгөө ялко хорогоогүй. Юу чинь ялко хороогүй шүү. Энэ шинэ жилийн. Оо ямар гоё тийм үү. За сайн байцгаана уу? Нийт тамирчдаа баярын мэнд хүргэе. Ингээд хойд бүсийн Төв аймгийн хойд бүсийн 10 сумын оролцдог ийм волейболын боломжтой тэмцээн байгаамаа. Энийг анх манайх 3 жилийн өмнө хийжсэн. Тэгээд энэ түүчээ маань энэ жил Баян ангаас сум маань үргэлжлүүлэн хийж байна. Тэгээд зохион байгуулалттай хийж байгаа Баян ангаас сумынхандаа баярлалаа. Нийт тамирчдаа амжилт хүсье. Уул уртын тэмцээнүүд яг л ингэ сайхан зохион байгуулалттай хамгийн эхлээд одоо манай энэ Төв аймгийн Цэс сум гэж байдгийн тэрний одоо төгсөгчд маань анх санаачил зохион байгуулаад тэгэл дараа жил манай энэ Борнуурын сангаач зохион байгуулаад тэгэл ерөөсөө энэ жил одоо энэ Баян ангаа буюу одоо энэ Атрын сангаач зохион байгуулалт ингээ 3 жилдээ явж байгаа маа. Ингээ цаашдаа жил уламжлалт болоо явагдах юм. Энэ бүх сайхан өрсөлдөөнтэй сайхан явагддаг их сайхан тэмцээн болдог. Дандаа нэг үеийн одоо нэг төгсөлтийн яг чацуу Украин жилд тоглодог болохоор их тийм сонирхолтой байдаг. Төв аймгийн хойд бүсийн 10 сумын тэмцээн уламжлалт ёсоор 3 дахь тэмцээн зохион байгуулагдаад амжилттай сайхан болж байна.
Хоёрын үлэмстэй зогсон та бидний ичгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй та бидний ичгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Ингэхдээ нарман дуулсан Зоргийн эцэт минь Одон аавын хүүхдүүдийн Одон болж гэлзаараа Та бидний ичгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Та бидний ичгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Ярвалтрын шуханы чамайг дөрүүлсэн ардынхаа Нандин сэтгэл мөнхрөөрэй Та бидний ичгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй 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 ба 1991 оны төгсөгчдийн дунд волейболын аврал шалгаруулах ийм нөхөрсөг 3 гэсэн тэмцээнийг манай 2 АБ ангийн хамт олон зохион байгуулж байгаа юм байна. Үүнд маш их баяртай байна. Тэгээд энэ 1985 онд би Атрын сангийн аж ахуйд очиж 5 жил ажилласан. Тэгээд энэ хугацаанд 8-ын ингээд дааж аваад хичээл болдог байсан. Тэгээд харин тэнгэрт байгаа өнөө бас талбархад илэрх хийлээ. Тэгээд ёо манай энэ 2 ангийн хүүхдүүд яг ба тухайн үедээ цагтахгүй гэж хэлэгдэж байсан боловч хичээл сурч хүмүүжил янз бүрийн юмд бол маш сайн идэвхтэй оролцдог сайн хүүхдүүд байсан. Үргэж баярлуулж яадаг ийм хүүхдүүд байгаа. Тэгээд ангийнхаа энэ 2 ангийнхаа хамт олон нэг ийм сайхан тэмцээн зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Тэгээ энэ 2 ангийнхаа хүүхдүүдийн цаашдынх нь одоо ажил хөдөлмөрт нь амьдралд нь энэ хорвоогийн хамгийн сайхан бүхний хүсэн өрөөе. Тэгээ тэмцээнд амжилттай оролцохыг хүсэн өрөөдөө. За энэ Монгол хэлсэн баян гахалтай маш баярлалаа. Маш сайн зохион байгуулалттай маш сайхан өдрөөс маш сайхан зохион цаанаа баярлалаа. Энэ сайхан нэг нэгэн үеийн төгсөлтэй нэг өдөр сайхан нэг үеийн хийж байгаа тав хүндээ баярлалаа. Don't
За үйл ажиллагаа ямар болж байна? Сайхан болж байна. Бас та бүхэнд баярлалаа. Энэ сайхан гоё юу зохион байгуулж байгаа болохоор танаа хамт олонд их баярлалаа. Үнэхээр гоё цогцог гоё үуч. Одоо 3 төсөлтэй болж байгаа уламжлал болсон энэ гоё тэмцээнд үнэхээр гоё. Баян ангааханда баярлалаа. Зохион байгуулагч нарт баярлалаа. Баян ангааханда баярлалаа. Та нар шүү. Та нар чадсан шүү. Sen